Урба кино сувагт эргээд тавтан морил бид энэ удаад 1998 онд нээлттэй хийсэн эцэг эхийгээ өргөцсөн нь хэмээх инээдмийн хөгжилтэй гадал явдалтай киног та бүхэнд ярьж өгөх гэж байна. Ингээд кинонд орцгоё. Найман 7 хоногийн турш үргэлжлэх зөвхөн охидын зуны зослонд ирж байгаагаар кино эхэлдэг. Охид мөс нуурын хажууд зослонд гарч байгаадаа маш их баяртай байлаа. Халли Паркер бол хойд Калифорниас гаралтай 11 настай охин. Халлигийн аав нь Ник Паркер маш том усан үзмийн талбай эзэмшдэг. Халли зослонд ирээд энэ хоёр охинтой маш хурдан найзалдаг. За бас энэ зур Лондоноос гаралтай 11 настай охин Эни. Энигийн ээж Элизабет Джеймс бол хормын даашинзны алдартай дизайнер. Энигийн гэр бүлийн туслах Мартин түүнийг зослонд хүргэж өгдөг. Тэд салхаасаа өмнө хоорондоо нарийн төвөгтэй гар барилт хийдэг. Энэ бол зөвхөн энэ хоёрын нууц. Эдгээр Халли Эни хоёр тис өөр зан араншинтай мэт боловч тэдний гадаа төрх яг ижилхэн. Эни маш соёлтой, дэгжин охин бол Халли илүү чөлөөтэй дураараа нэгэн. Зослон дээр хоёр охин өөрсдийн хачирхалтай ижил төрхийг анзааралгүйгээр туйл зур жадны тэмцээнд нүүр тулдаг. Хоёр охин хоёулаа туйл зур жадаар маш их авьяаслаг тололддог. Эцэст нь Эни ялж сүүлчийн хөдөлгөөнөөр Халлиг санамсаргүйгээр ус руу түлхчихдэг. Эни уучлалт гуйж Халлид гараа сунгасан боловч Халли түүний гараас хатгаад Энийг өөртөөгөө хамт ус руу татаад унаачдаг. Хоёр охин тойлзур жадны бага тайлахдаа өөрсдөө яг усны тусал шиг ижилхэн харагдаж байгаад гайхдаг. Халли маш хурдан ухаан орж Энийг үгээр доромжилж эхэлдэг. Хоёр охин ам оролдон хэрэлдэж бараг л гар зөрүүлэх төхөх үед Зуслангийн багш тэднийг арай гэж нэг юм салгалаа. Дараа нь хоёр охин покерын тоглоомоос болж дахин л муудалцсан. Халли хин хожигдсон мөс нурлоо нүцгэн үсрэх шийтгэл гаргаж ирдэг. Эний энэ саналыг хүлээж авсан ч гэсэн Халли хөзрөөр түүнийг хождог. Эний нурлуу үсрэхээс өөр аргагүй болж үүний дараа Халли найзуудтайгаа хамт Энигийн хувцснуудыг хулгайлаад зогтчихдаг. Эни өөрийг нь хуурсныг мэдээд өшөө авахаар тангаргална. Хоёр охины хоорондох хошин шогч юм шиг дайсагнална. Бие чадах дайнд хүргэж Зуслангийн багш нар Халлигийн тавьсан нэгэн хавханд унснаар дуусдаг. Үүнээс болж ихэр охтыг бусад охтоос тусгаарлан шийтгэлээ. Хоёр охинд цүнхээ баглаад шийтгэл болгон тусгаарлах урдсанд хамт амьдрахыг тушаадаг. Охтууд үргэлжлүүлэн хоорондоо зөрчилсөөр байсан ч Айны гацсан цонхыг хаахтан Халли тусалсны дараа тэд хурдан дотансдаг. Тэд бие биедээ гэр орон гэр бүлийнхээ тухай ярьж өгнө. Айныг баг байхад нь аав ээж хоёр нь салснаас хойш түүний амьдралд аав гэж байгаагүй бол Халлид ээж байхгүй. Тэгээд аавтайгаа хамт амьдардаг. Тэд мөн нэг өдөр төрснөө мэдсэний дараа Эни энэ бүхэн зүгээр нэг тохиолдол байж таарахгүй гэж сэжиглэж эхэлдэг. Эни Халли хоёр бие биедээ өөрт байгаа аав ээжийн цорын ганц зургуудыг харуулдаг. Тэдний гэрэл зураг нь эцэг эхийг нь хормын урж тассан зурагны хоёр тал болох нь тогтоогддог. Тэд Эни, Халли хоёр үнэхээр ихэр эгчдүүс гэдгээ ойлгоно. Үнийг мэдэж авсандаа мэдээж маш их баярлана. Тэд эцэг эхийнхээ таллаж авсан зургийг нийлүүлж ээж аавынхын тухай бие биесээ маш их зүйлийг асан хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлдэг. Зуны зуслан дуусах төхөх тусам тэд эцэг эхийнхээ тухай илүү их зүйлийг мэдхийг хүсдэг болно. Иймээс Халли нэгэн санаа гаргадаг. Тэр тэднийг байраа сольж бие биенийхээ оронд гэр гэрдлүүгээ харахыг санал болгодог. Эни энэ санал нь маш хурдан баригдана гэж боддог ч гэсэндэ Халли тэд хоёр хоёулаа яг ижилхэн харагддаг. Бас бие биенийхээ зан арын шиг дуурайж сурч чадах учраас үүнийг шатна. Аав ээжигээ хуурч чадна гэж зөрүүдэлдэг. Мөн эрт үү хожуу юу баригдсан ч үүнээс болж эцэг нь нүүр тулан уулзахаас өөр аргагүй болно. Ингээд хоёр охин Зуслангийн үлдсэн хугацааг бие биенийхээ зан байдлыг сурч дадлаг хийхэд зарцуулдаг. Бие биенийхээ гэрийн зохион байгуулалтын зургийг бас цээжлэнэ. Халли Энигийн нарийн төвхтэй гар барилтыг сурч авдаг бол Эни үсээд сулж халуун зүгээр чихээ цололдог. Зуны зуслан дуусаж ихрүүдэд төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлнэ. Халли Лондон руу, Эни харин тэднийх рүү буцдаг. Энигийн дүрд гайхалтай тоглож Энигийн гар барилт зан арай шиг маш хэлбэрхэн дуурайдаг. Энигийн туслах Мартин хүртэл ялгааг нь олж харж чаддгүй. Энэ зүр Халли анх удаага ээжтэйгээ болон өвөө Чарльзтайгаа уулзсандаа маш их баярлана. Тэр тэднийг чанга тэрхэд Элизабет маш их гайхдаг. Тэр Элизабеттэй хамт илүү их цагийг өнгөрөөхийн тулд ажил руу нь хамт явна. Тохиромжтой цаг ирэхэд Халли аав Никийн талаар сэдв хөнддөг. Тэр Элизабетээс түүнийг сандгүй. Тэд яаж танилцсан бэ гэж асууна. Энэ асуултанд гайхсан ч Никийн талаар ярьж өгдөг. Тэр Никийг үнэхээр сайхан залуу байсан.
Тэд Лондонгоос Нью-Йорк руу аялдаг хатанхан Элизабет 2 гэдэг далайн хөлөг онгоцсон дээр танилцсан гэдгээ хэлдэг. Бас Ник Элизабет хоёулаа нисэх дургүй байсан учраас хөлөг онгоцоор аялаж байсан байна. Тэд аяллаа эхний шөнө оройн хоолн дээрээ зэрэгэлдээ судалд сууж таарч гин. Энэ зур Ани халигийн дүрд тоглож Калифорни руу явдаг. Тэр аавтайгаа уулзсанд маш их баярлана. Би цаа охин аавтайгаа ярилцаж байгаадаа итгэж чаддгүй. Тэр бүр хитрхи их тогтолсондоо өгүүлбэр болгоныхаар аава гэж дуудана. Анийг гэрт нь Хелигийн ээлдэг асрагч Чейси болон Сэми гэдэг нохоо нь угтаж авдаг. Чейси Ани Хели хоёрын ялгааг олж харж чадахгүй байсан ч Сэми нохоо Анигийн жүжигийг гадралсан бололтой түн рүү банк хуцаастай. Анигийн баяр хөөр удалгүй Никийн шин залуу сүд бүсгүй Мередит Блейкийн тухай мэдэх үед замхардаг. Ник Мередит хоёр бие биедээ маш их хайртай мэт харагддаг. Гэвч Чейси Мередитийн зөвхөн Никийн мөнгөний араас явж гин гэж таамагладаг. Ани өөрөө ч Мередитийн хуваа хичээсэн занг мэдэрснийхэн дараа түүнд дургу болж эхэллээ. Маргааш Ник эцэст нь охиноос хэрвээ Мередит тэдний гэр бүлийн нэг хэсэг болвол ямар санагдахыг асуудаг. Юу ч мэдээгүй юм шиг дүүрсгээл би үнэхээр их дуртай байна гэж хариулдаг. Тэгэд үргэлж том ихчтэй болохыг хүсдэг байсан. Одоо Ник Мередитийг үрчилж авах гэж байна гэж бодсноо бас хэлдэг. Гэвч Ник түүнийг хурдан засаж үнэндээ Мередитийг гэрлэх гэж байгаагаа хэлдэг. Өөр сонголтгүй болж үннийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болсон. Ани дургуутлаа илэрхийлж Халигийн мэддгүү Франц хэлээр хашгирч хэлдэг. Ник түүний энэ аршинд гайхдагч Мередит түүнд аав нь дахин гэрлэж байгаа хүүхдийн хувьд энэ бол хэвийн байдгал үзэгдэл гэж тайвшруулдаг. Дараа нь Мередит Анитай ярилцахаар явна. Тэр Анийг ойлгож байгаа дүрээсгсэн ч Ани Мередитийн жүжигийг нэвт харж түүний яриаг тасалдаг. Ани Мередитийг залуу үзэгсэлнтэй дур булаам магадгүй энэ нь түүний аавыг нь татсан байх. Эцсийн эцэст аавч гэсэн хүн штэ гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ тэр гэрлэлт зөвхөн бэлгийн харилцаанаас илүү зүйл байх ёстой гэж нэмж хэлдэг. Өөрийнх нь найрсаг зангаар өөртөө татах стратеги Ани дээр бүрэн бүтлгүүлсэнийг харсан Мередит дүр эцэгэ шууд байлна. Тэр Анид шууд таалагдсан таалагдаагүй ч Ник тэр хоёр 2-7 хоногийн дараа гэрлэх болно. Тиймээс үүнтэй эвлэрэх хэрэгтэй гэж хэлдэг. Мередитийн залмихэнд бухимдсан Ани Хали руу уцтаж Ани ихэр ихчтэй аавынхан удахгүй болох хурмын зарыг хэлдэг. Ани энэ сүү тавилтыг цуцлуулахын тулд Элизабетийг Калифорни руу авчирхийг ихрээсээ годог. Гэвч Чарлз Халигийн утсаар ярьж байгааг нь олж мэддэг. Чарлз түүнийг ээжтэй хурдан үннийг хэлхийг шаардна. Хали айж байсан ч Элизабетэд бүх зүйлийг хэлдэг. Тэр Элизабетийг хуурсандаа уучлалт гуйдаг боловч бяцхан охиныг зэмлэхийн оронд Элизабет сэтгэл нь хөдөлж охиноо тэрч авдаг. Энэ зур Калифорнид Чесич гэсэн энэ Хали биш харин Ани байна гэдгийг олж мэддэг. Удалгүй Ник Мередит хоёроос бусад бүх хүмүүс энэ солигдсон талаар олж мэддэг. Харин энэ хоёр юу ч мэдээгүй хിവэрэл. Хали ээжтэй аавтайгаа уулзаж харилцаагаа засахын тулд Калифорни руу нисхийг зөвшөөрүүлдэг боловч Элизабеттэй Никийн сүү тавьсан талаар нууцлж Ник түнтэй эдгээр олон жилийн дараач уулзахыг маш их хүсэж байгаа гэж худлаа хэлдэг. Ээж нь аавтай нь уулзахаас сандарч байсан учраас Мартинас Ник Элизабет хоёрыг эргэн нийлүүлэхэд туслах найзын хуваар Хали болон түүнтэй хамт явахыг хүсдэг. Ани, Чеси, Мартин болон Чарлз нар тэднийг Сан Францискогийн нэгэн зочид буудалд уулзуулахаар хувилддаг. Аав нь яг тэр зочид бодолд шинэ сүйт бүсгүйхэн эцэг эхтэй уулзахаар товлсон байв. Ээж нь зочид буудлын захилгаан шатанд аавыг нь нөгөө шинэ бүсгүйтэйгээ хамт байхыг олж хардаг. Сэжиг авч ихэр охидтойгоо нүүрлдэг. Хоёр охин үнэнээ хэлж аав нь сүү тавьсан. 2-7 хоногийн дараа гэрлэх гэж байгааг нь хэлнэ. Ани ээжтэй үүнийг зүгээр өнгөрөөж болохгүй гэж хэлсэн ч ээж нь гомдсон өнгөөр Ник тэр хоёрт одоо ижил зүйл юу ч үлдээгүй гэж хариулдаг. Тэр үргэлжлүүлэн Ник сүйт бүсгүйтэйгээ ад жаргалтай байгаа болтой гэж хэлнэ. Ээж нь өөрийн байр суурин дээрээ бат зогсон ирсэн ажлаа хийгээд Анитэй хамт Лондон руу бутна гэж нэмж хэлдэг. Гэвч аав нь олон жилийн дараа ээжтэй нь таарлцсандаа туйлын их баярлана. Тэгээд нөгөө зочид буудлаас хайж эхэлнэ. Эцэст нь түүнийг олж харахтаа хитрхи их тогтолсондоо санамсаргүйгээр усан сан руу унчихдаг. Аав ээж хоёрын дундах эвгүй уур амьсгал арилах үед Ани, Хали хоёр ирдэг. Тэд байраа сольсон тухайга үннээ хэлнэ. Аав нь энэ байдалд нь баг зэрэг гайхсан ч 11 жилийн дараа нөгөө ихэр охиноо хараад маш их баярлаж сэтгэл нь хөдөлдөг. Мередит ч удалгүй үйл явдлыг олж мэдээд урам нь хугарна. Тэр орой хоёр охин аав ээжтэй гинтийн бэлэг барьдаг. Энэ бол тэдний хатанхан Элизабет хоёр хөлөг онгоцсон дээр анхны уулзалтыг загварчлан чимгэлсэн дарвуулт зав дээр Чеси, Мартин нарын бэлдсэн Ланы гэрэлт оройн цог байв.
Ник Элизабет хоёр өнгөрсөн хугацаанд хамт өнгөрүүлсэн сайн муу дурсамжуудаа ярина. Элизабет тэднийг маш том маргалцсны дараа Никийг орхиж явсан нь тодорхой болдог. Тэр үед тэд хоёулаа залуу, тэнэг, бас төргөн зантай байсан учраас бие биедээ гомдмор үгсийг хайр найргүй хэлж байж. Элизабет өөрийг нь явсны дараа Ник түүний араас ирээгүүд баг зэрэг уран хугарснаа хэлдэг. Ник хариуд нь Элизабетийг өөрийг нь хүлээж байгаа гэдэгт нь эргэлзэжсэн гэж хариулдаг. Тэд эцэст нь охтыг баярын өдрүүдээр хамт байлгах төлөвлөгөө гаргасан ч харилцаагаа эргэн сэргээхгүй байхаар шийддэг. Сэтгэлээр унсан ч бууж өгөхийг хүсээгүй Haley, Annie хоёр бие биенээсээ салахгүй гэж тангаргална. Хоёр охин нэгэн төлөвлөгөө боловсруулдаг. Маргааш нь тэд аав ээжигээ төөрөгдүүлэхийн тулд ижилхэн даашин зөмсөж хинэр хинбэ гэдгийг хэлэхээс татгалздаг. Элизабетийг Лондон руу буцахаар бэлдэж байх үед ихэр охид нэгэн болзол тавьдаг. Тэд дөрвөллээ аялаар явах ёстой. Үүний дараа л тэд хинбэ гэдгийг хэлнэ гэдэг. Эхэндээ дургуутж байсан ч Ник Элизабет хоёр эцэст нь тэднийг аялалд авч явахыг зөвшөөрдөг. Төлөвлөж байснаар нь Меритэд энэ аялалд дургүй байдаг. Харин Никийг ятгахсараа байгаад хамт явах гэж зүтгэдэг. Элизабет Меридитийг Ник болон охидтой хамт аялалд явахыг урьж өөрөө Паркерын гэрт үлддэг. Ингээд дөрвөлээ замдаа гарч ууланд талхаж эхэлнэ. Меридит өндөр газар талхаж тасаагүй байсан учраас хурдан ядардаг. Охид үүнийг нь ашиглаад Меридитээр янз бүрийн тоглоом шоглоом хийнэ. Түүнийг амархаар зогсох үед тэд үүргэвчэнд нь хүнд чулуунууд хийж гүрвлэр айлгадаг. Меридит цүнхээ үүрхэд хэцүү байсан учраас хоёр охин түүнд нь туслахыг санал болгоно. Меридит бүдүүлгээр татгалзаж хоёр охины сахиусан тэнгэр шиг царайны цаатахыг харж байна гэж хэлдэг. Хэрэв тэд дахин нэг удаа түүнийг чадах юм бол аавт нь гэрснийхэн дараа амьдралыг нь там болгоно гэж айлгадаг. Гэсэн ч охид яаж зүгээр ах вэ? Үргэлжлүүлэн чадсаар байдаг. Шөнө ууланд алхахаас мөн хоёр ихч дүүсийн үйлдэлээс залхсан Меридит унтахынхаа өмнө эм ууж, эрт унтахаасаа өмнө сүд залууга уртаа гихчэнд үнсдэг. Дараа Никийг унтсны дараа Annie, Haley хоёр унтаж байгаа Меридитийг хийлдэг гудастай нь хамт нуур руу чирж аваачдаг. Маргааш өглөө нь Мерид нуурын голд нэгэн шувууны дунаар сэрдэг. Тэгээд сандарсандаа ус руу унцдаг. Меридит эцэст нь төвчээрээ алдаж Никт уурлан өөрийг нь эсвэл огтоо сонгох тулгын шаардлагыг тавьдаг. Ник эцэст нь Меридитийн муу зан араа шиг ойлгож огтон түүнтэй хамт байвал хизээж сайн байхгүйг мэдэж авдаг. Иймээс тэр олон зүйл бодлого Меридитийн оронд огтоо сонгож сүү тавилтаа цуцалдаг. Хэдийгээр Anna, Haley хоёр хийсэн хэрэгээсээ болж шийтгүүлсэн ч гэлээ Меридитээс бүр мөсөн ч салж чадсандаа маш их баярлдаг. Ээж нь аавд нь Меридитийг аялалд хамт яваач гэж гуйгаад тэдний сүү тавилтыг зоцлуулсандаа уучлалт гуйдаг. Ник тоглоомоор Элизабетийг, Меридитийг Haley, Annie хоёртой хамт аялалд явуулахаар зориод хуурсныг мэдэж байгаагаа хэлдэг. Тэр шөнө огтоо унтуулсны дараа Ник Элизабетэд өөрийн дарсны цуглуулга харуулдаг. Тэнд тэдний хормон дээр ууж байсан 1983 оны дарс багтсан байв. Элизабетийн сэтгэл хөдлөсөн ч зүгээр байхыг хичээдэг. Ник түүнд үргэлж зоригтой байх албагүй гэж хэлдэг. Тэд бие биедээ татагдаж бараг л үнсэлцэх төгсөн ч Элизабет өөрийгөө татаж авдаг. Энэ учирлаас болж бараг л уйлах төгсөн ч үүнийг үл тоомсорлохоор шийднэ. Төвчж байсан Ник дарсаа буцааж тавьдаг. Дараа нь тэд дөрвүүлээ бие биенээ тэрвэн сэтгэл хөдлөгсөн цалалтыг хийнэ. Ингээд Элизабет Annieтэй хамт Лондон буцдаг. Бороо асгарч байх үед Annie ихчээсээ болон ааваасаа дахин салсандаа маш их сэтгэлээр унана. Гэвч Annie Элизабет хоёрыг гэртээ ирэхэд Haley, Ник хоёр тэднийг хүлээж авахыг олж хардаг. Ник Haley хоёр ердийн зорчигч тээврийн онгоцтой харьцуулахад аяллаа хугацааг 2 дахин богиносгох чадaltaй Concord онгоцоор Лондон руу нисэн ирсэн байна. Тэд Annie, Элизабет хоёрыг дахин алдахыг хүсэхгүй байгаагаа ойлгож Ник Элизабетэд өмнө нь нэг удаа түүний араас явуулгүй алдаа гаргаж байсан. Одоо тэр алдааг дахин гаргахгүй гэж хэлдэг. Элизабет дахин гэрлэхээс айж байсан ч Ники энэ нэг сэтгэлд нь бууж өгнө. Haley, Annie хоёр эцэгийнхээ бие биенээ тэрхийг баяртайгаар харж зогсно. Төгсгөлд нь Ник Элизабет хоёр октоо хурмын гэрч болгон хөлөг онгоцон дээр дахин хурмаа хийж байгаагаар энэ кино маань дуусдаг. Турбо кино сувгтай хамт байсан сонсогч танд баярлалаа. Бидний санал болгож байгаа киног та заавал бүрэн ихээр нь үзээрэй. Ингээд дараагийн киногоор уулзлаа. Түр баяртай.